Би өмгөөлөгч авъя гэж байна. Хоёр өмгөөлөгч. Өмгөөлөгч. За өмгөөлөгч. За монголчуудаа баярлалаа. Шүүгч нартаа баярлалаа. Энэ хүртэл намайг дэмжсэн Монголын нийт ард түмэнд баярлалаа. Дэлхийн өнцөг бүрт байгаа Монголын ард түмэнд та бүхэнд баярлалаа. Миний охин босоод ирэхгүй. Гэхдээ би хуулийн хүрээнд өнөөдөр шийдвэр гарсан гэж бодож байна. Гин буруутай хүмүүс нь гин буруугаа хүлээх ёстой. Хэдий миний охин тэнгэрт байгаа ч гэсэн би нэг зүйлийг хэлье гэж бодлоо. Миний охин тэнгэрт байгаа ч гэсэн ээж нэг зүйлийг хэлье. Тэр сошиалд яваад байгаа хүчин түлээд боолоход өнгөрөөд чамдаанд хэлсэн хүүхд биш. Энэ хүүхдүүд онц гэрцгийгээр бусдын гартаа мөрөгдсөн. Гин буруутай хүмүүс нь гин буруугаа хүлээх ёстой. Ганцхан тэр 15 минутын зүгээр нэг зургийг би сошиал дээр тавьсан. Надад энэ л сонголт байсан. Би энэ зургийг тавьж ижил би тартагтаа тоглоод би тэр зургийг тавьсан шүү. Үний хүүхдийг онц гэрцгийгээр үрлэгчгээд онц гэрцгийгээр бүлэг хэрэг хийчгээд өнөөдрийн хүртэл миний охиныг цахим ертөнцид жаахан балчирхан амьд штэ. Яаж тэр хүүхд аим гойж? Яаж тэр хүүхд аврал гойж байсан болтоо л гэж би. Эргээд цаашаа дараа нь дэлгэрэнгүй ярина. Гэхдээ баярлалаа Монголын ард түмэнд бүгдэнд нь баярлалаа. За өмгөөлөгчөөрөө би манай хэлсэн. За өнөөдөр шүүгээр урьдчилсан